байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Монгол Улсын их хурлын даргаас төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28-ын 1-р хэсгийг үндэслэн Монгол Улсын ерөнхий аудиторын албан тушаал сандгийг магнаагсран Улсын их хурлд санал болгосон. Төсвийн байнгын хороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хууль, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль, нийтийн сонсголтын тухай хуулийг заасан дагуу Монгол Улсын ерөнхий аудиторын албан тушаал нэр дэвшигчийн томилгооны сонсголтыг зохион байгуулахтай холбогдуулан дараах ажиллагааг явуулсан болно. 1. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 130 дугаар зүйл, мөн хуулийн 131 дугаар зүйлийн 131-1, 131-2 дахь хэсэг заасны дагуу төсвийн байнгын хорооны 2025 оны 4 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголтыг 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлож 14 хоногийн хугацаанд сонсголт оролцогчдыг бүртгэх болон нэр дэвшигчээс асуух асуулт нэр дэвшигчийн талаарх саналыг хүлээн авахар сонсголтын зарыг олон нийтэд хүргэсэн. 2. Монгол Улсын ерөнхий аудиторын албан тушаал нэр дэвшигчийн сонсголтыг Улсын их хурлын гишүүнгээ дамжин юм даргалж сонсголт төсвийн байнгын хорооны гишүүд нэр дэвшигч эс магнаас хүрэн болон зарын дагуу бүртгүүлсэн 4 оролцогч 1 ажиглагч эренгэн оролцлоо. 3. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133-ийн 1 дахь хэсэг заасны дагуу нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигч эс магнаас хүрэн тухайн албан тушаал тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн байна. Нэр дэвшигчийн сонсголын тайлан Улсын их хурлын цахим хуудасд байршуулан Улсын их хурлын дарга болон нийт гишүүд нэр дэвшигчид хүргүүлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүд асуулт асууж үг хэлээгүй болно. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудитор сандгийн магнаас хүрэн томилж бүрэн эрхийн хугацаанд дуусгар болсонтой холбогдуулан дэлхийн цаг чивыг Монгол Улсын ерөнхий аудиторын үүрэгт ажилласан чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ. Монгол Улсын ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн танилцуулга, нэр дэвшигчийн сонсголын тайлан болон байнгын хорооны санал дүгнэлтийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхий аудиторт нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа.